За сайн байцгаана уу. За 8 дугаар ангийн гэрийн даалгавар 22-ийн за шугам функцийн алалт гэсэн сэдвийн бодлогуудыг тайлбарлаж өгье. За энд болохоор өгсөн цэгүүдийг дайрсан шулууны налалтыг ол гэж. За бид нар шулууны налалтыг яаж олох талаар томьёо үзсэн байгаа тийм. За жишээ нь бид нарт нэг А гэсэн цэг өгөгдсөн байг. За энэ координат нь x1, y1. За тэгвэл B цэг өгөгдсөн байг. За энэ координат бол яг x2, y2. За ийм байх юм бол одоо энэ хоёр цэгийг дайрсан шулууны налалтыг яаж олох вэ? Эхлээд x2-оос y2-оос y1-ийг хасна. За хуваах нь x2-оос x1-ийг хаснаа. За энэ юугаар авал томьёогоор бодлогуудаа бодох хэрэгтэй юм байна. За тэгвэл эхний бодлого болохоор за энэ бол x1, за энэ x2 гэсэн үг тийм үү? За энэ y1, за энэ y2 гэсэн үг. За одоо налалтыг яаж олох вэ? За саяны томьёосоор y2-оос y1-ийг хасна. За өөрөөр хэлбэл хас2-оос хасах нь хас2 гэсэн үг тийм. За y2-оос y1-ийг хасна. 7-оос 1-ийг хасна. За ингээд энийг хасах юм бол тэг. За 7-оос 1 хасаад 6 буюу тэг. За k буюу налалт нь тэг гарч байна. За налалт нь тэг гарна гэдэг чинь энэ ямар шулуун гарах вэ? Ийм хэвтэй шулуун гарах нэ. За хэвтэй шулуун гарах юм. За дараагийн сэдв болохоор за дараагийн бодлого болохоор за үүнтэй яг ижилхэн нэр тийм үү? За энэ y1, y2, за x1, x2. За одоо налалтыг яаж олох вэ? y2-оос y1-ийг хасна. 4-өөс хасах нь 4. За дараа нь x2-оос x1-ийг хасаад 3-аас хасах нь хас 2. За ингээд 4-өөс 4-ийг хасвал тэг. За энэ бол 5 гарна тэр тэг. За өөрөөр хэлбэл k тэнцүү тэг буюу дахиад ямар шулуун гарав? Хэвтэй шулуун гарсан тий. За ийм юу гарах? Хэвтэй шулуун гарах нэ. За хэвтэй шулуун. За үед нь бас яг адилханаар за энэ x1, x2, за y1, y2. За тэгвэл налалтыг яаж олох вэ? За y2-оос y1-ийг хасах учраас хасах 5-аас хасах нь хасах 3. За дараа нь юу вэ? 3-аас хасах нь хасах 3. За буюу за хэд гарах вэ? Хасах 5-аас хасах 3 энэ хоёр нэмэх бол ихээр хасах 2 гарна. За энд нэмэх 6 гарна буюу хасах 3-ны 1. За тэгвэл k нь буюу налалт нь хасах 3-ны 1 буюу тэгээс багтаа гарсан учраас энэ хвшлэгийн график бол энэ зүүн хязгаарч нь ийм график гарах нэ. За 3 дугаар бодлого. За шулууны налалт болон түн дээр очих нэг цэг өгсөн байгаа. 2 цэг өгчээ гэж. За мэддэхгүй байгаа координатыг бол. За тэгвэл энэ налалтыг өгсөн үед сая томьёосоор олоод тэнцвүүлчихнэ. За энэ y1, энэ y2 тийм үү? За энэ x1, энэ x2. За тэгвэл налалт нь k болохоор яаж олох вэ? y2-оос y1-ийг хаснаа гэдэг чинь y-ээс 3-ыг хассан гэсэн үг. За 5-аас 1-ийг хасна тий. За энэ 2-тоо тэнцүү авах хэрэгтэй. Одын тэгшгэлээс бол y-ээс хасах нь 3 тэнцүү, хуваах нь 4, тэнцүү 2. За одоо энэ дээр y-ээс хасан 3 болохоор 4-ийг 2-оор үзүүлэхэд 8. За y тэнцүү 8 дээр 3-ыг нэмээд 11 гэж гарах юм байна. За дөрөвдүгээр бодлого шулуун дээр ош 2 цэг сонгоод шулууны налалтыг ол. За бид нэр 2 цэг сонгохгүйгээр шууд шулууны налалтыг олдог. За яаж олдог гэхээр x-ийн өмнөх тоол бидний хувьд налалт болдог те. За тэгвэл эхний А бодлон дээр энэ шулууны налалт хэд байна? K 3-ны 1. За харин артлын энэ залгаж байгаа сул тоог нь B гэж тэмдэглэдэг те. B болохоор 1 байна. За энэ бол өөрөөр юу гэж хэлдэг вэ гэхээр O Y тэнхлэгийг огтлох цэг гэж хэлдэг те. За үүнтэй ижлэр за V-ний шулууны налалт бол ингээд x-ийн өмнөх тоо буюу 4 байна. За O Y тэнхлэгийг огтлох цэг буюу B нь
хасаа 1 байна те. За ингэж бид нэр олж чадах хэрэгтэй тэгшитгэлээс. За дараагийн бодлого бол за шулууны тэгшитгэлийн ийм хэлбэрт оруулж за шулууны налалт ба ойгэр тэнглэг огтлох цэгийг бол за сая нөгөө К-ыг ол гэсэн. За энэ бол яг энэ хэлбэрийн тэгшдэг бол биш байна. Тийм учраас зүүн тал зөвхөн Y-г л үлдэх ёстой. Тэр Y тэнцүү. За тэгвэл энэ бусдыг бүгдийн тэнцүүгийн би баруун тал гаргана. Тэгэхээр тэмдгүүд нь солигдсон. Тэгээ хасах 6x чинь нэмэх 6x нэмэх 8 хасах 8 болно. За одоо нэг К хэдөө. К болохоор x өмнөх тоо буюу 6. За OY тэнглэгийн огтлох цэг буюу B нь хасах 8 гэж олгоно тий. За дараагийн бодлогон дээр бас Y-ийг олох хэрэгтэй. Тэгэхээр Y тэнцүү нэмэх x болно. За энэ бүгдийн тэнцүүг нь яг баруун талд гаргаж байгаа учраас. За тэгэхээр хасах 0.5 болно. За энд хасах 2.5 байна. За одоо эндээс Y тэнцүү x-ээс хасах нь 3 гэж гарах юм байна тий. За одоо налалт нь хэдөө? Налалт нь за x-ийн өмнө энд 1 гэсэн тоо байгаа. Тэгэхээр налалт нь 1. За B нь болохоор хасах 3 тий. За дараагийн бодлогон дээр Y-гээ олъё. За тэгвэл 3Y тэнцүү. За энэ хасах 3x-ийг тэнцүүгийн баруун талд гаргана. Нэмэх 3x. За нэмэх 12 байна. Одоо бүгдийн 3-т хувааж өгье. Тэгвэл энэ бүгдийг ингээд 3-т хувааж өгнө гэсэн үг тийм үү? Бүгдийн 3-т хувааж өгье. Тэгвэл энд Y тэнцүү x дээр нэмэх нь 4 гэж гарна. За одоо үндсэн хэлбэрт ирсэн учраас налалт нь хэдөө? Налалт гэдэг бол x өмнөх тоо буюу 1. За сул гишүүн нь бол буюу OY тэнглэх огтлох цэг маань нэмэх 4. За 7 дугаар бодлого. Өгсөн цэг ба налалтаар шулууны тэгштгэл бичиж график байгуул. За бид нар энэ шулууны тэгштгэлийг бичээ. За шулууны тэгштгэл бол ийм хэлбэртэй байдаг гэж сая бид нар үзлээ тийм. Өөрөөр хэлбэл Y тэнцүү K үржих нь за x нэмэх нь B. За бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр K хэрэгтэй, B хэрэгтэй байхад өвдсөн байх шулууны тэгштгэл бол бид нар бичиж чадна. За энэ бол K бол өвдсөн байна тий. K2. Тэгэхээр бид нар энэ шулууны тэгштгэл юу болчих вэ гэхээр Y тэнцүү K нь 2 гэж өгсөн учраас 2-ыг үржих нь за x за нэмэх нь B. За одоо бид нарт B хэрэгтэй болж байгаа. За B-г олохын тулд энэ тэгштгэл энэ цэг нэг цэг өгдсөн байна. За өөрөөр хэлбэл энэ цэгийн энэ бол x, энэ y гэсэн үгтэй. Тэгвэл би x-ийн оронд хас 3-ыг орлуулна, y-ийн оронд тэгийг орлуулна. За тэг тэнцүү 2-ыг үржих нь x-ийн оронд хас 3-ыг орлуулна. За нэмэх нь b. За одоо тэг тэнцүү хасах 6 дээр нэмэх нь b. За энэс b тэнцүү нэмэх 6 гэж гарна тий. Хасах 6 тэнцүүгийн нөгөө тал нь гаргана. За тэгвэл манай энэ шулууны тэгштгэл бол y тэнцүү K2 учраас 2-ыг үржих нь за x за b нь бол 6 гарсан учраас нэмэх нь 6 гэсэн ийм ерөнхий хэлбэрийн ийм тэгштгэл гарах нэ. За b бол яг үүнтэй ижлэр эхлээд энэ шулууны тэгштгэл ямар шулууны тэгштгэл байсан бэ гэхээр y тэнцүү за k нь бол 1 хас 2.5 юм байна. За хас 2.5 учраас энэ x за x за нэмэх нь b. За одоо бид нар b-г олох хэрэгтэй. За b-г олно гэдэг чинь эхнийх нь x дараагийнх нь y штэ тий. Тэгвэл x-ийн оронд 1-ийг y-ийн оронд 6-г орлуулна. За тэгэхээр 6 тэнцүү хас 2.5 үржих нь 1 нэмэх нь b болно. За ингээд 6 тэнцүү хас 2.5 дээр нэмэх нь b. За энэс хасах 6 хас 2.5 бол тэнцүүгийн зүүн талд гаргачих юм бол юу болох вэ? Нэмэх болоод 8.5 тэнцүү b гэж гарна. За ингээд b болохоор 8.5 гарч ич тэ. X-ийн 1-ийг орлуулад 90 цаг. За тэгвэл энэ шулууны тэгштгэл маань юу арах вэ? Y тэнцүү за хасах 2.5 нь x за үржих x дээр нэмэх нь за b нь хэд арав 8.5 гарсан. За ийм ерөнхий тэгшгэлтэй байх нэ.
За анхаарал тавсанд баярлалаа.